Сайн байцгаана уу? Bank of China-гаас мэдчилж байна. За сайн нөгөө ATM-с мөнгө авах гэж байгаад карта залгуулад тэгээд Bank of China-д орж ирсэн сууж байна. Карта эргүүлээд авч байна. За хоёр дахь влог дээр захирал эмэгтэйг iPhone Pro Max авч өглөө гэд та бүхэнд хэлчихсэн. Тэр бол нарийн байсан шүү. Тэгээд яг мөнгө орж иртэл тэр эмэгтэйгээс түр мөнгө авсан. Тэгээд яг мөнгө орж ирэнгүүт ATM-с бэлнээр аваад тэгээд захирал бүсгүүдэд эргүүлж өгсөн байгаа шүү. Тэгээд дашрамдуулахад надад бас хувь нэмэр дэм болж те мөнгө шилжүүлсэн бэлгүүндүүдээ за мөн мажууханд та English баяраа ахта маш их баярлаа. Эр цэрэгийн баярын мэнд хүргэж байна. За ингээд өнөөдөр бид нэр Хонконг руу явах сүүлийн өвчтөний хаалт. My boss and my best friends. Зэ ингээ Хонконг руу явах галт тэрэгний бодлого болж байна. 前方1.6公里，经过恒立东服务区。 10公里后驶出当前高速，往东莞东站，以前山庄方向。 Атлет kita өдрөөлээ. Тэгээд хүнд таваг ямар ч хэсэн давлаа. Боссыг давлаа. Тэгээд одоо Хонконг руу галт тэргэнд суугаад явна. Тэгээд Хонконгд өвдөний 200-аас 300 янз таарч. 前方800米，接近恒立东服务区。 Салны гэж Хонконгчууд мөнгө түр яадаг вэ? 前方有游泳厕所，限速一百。 яаж авах юм бэ? Заавч ямар ч гэсэн боссыг давсан дараагийн боссыг давцгаая. Эр цэрэгийн баярын мэнд хүргэе бүх Монгол ирчүүд минь хэмэр цогтой жавхаатай байгээ. Хонконг руу алтерний баярлалаа. Зэ ингээ битэр одоо Донгуан гэх хотоос гараад Хонконг руу ерөөсө 50 минутанд хордны галт тэргээр шүнх хийгээл явах юм. Лаг баян боссын ивэл хайраас гараад одоо Хонконг руу 2 хүрээд явлаа. Тэгээд инхнээсээ айлтээ хатууд хэлсээтэй одоо. Тэгээд Хонконгд очиод Хонконгд монголчууд манаас байвал биегээ зааж өгье. Хоцойж өгье. Дээд орж өгнө. Хэд таны сайхан жигэн хаатаа шиг байлаа тий. Одоо хүрсэнээр буухаас. За Хонконг руу 50 минут галт тэргийн цугаа явдаг юм байна. Тэгээд битээр одоо чинь 40 минут хүлээнэ. За ингээд урагшлах тусам улам халуун болно. Гэвч дээлээ өмсөхийн тулд гуталтай байх хэрэгтэй. Тэгээд дашин дэлхийд энэхүү гутлыг мандах нэм тайван гэдэг Facebook хаягтай нэгэн анд маань хийж өгсөн байгаа шүү. Тэгээд сайхан гутал урлаж өгсөн нэм тайван мандахта за мөн ээжд нь маш их баярлаа. Та бүхний маань үйлс дэлгэр байх болтугай. Энэ гуталтайгаа ив хайр инх тайвныг түгээх болно. Надад л дагаар шүнгнээдээ хараа. Надад ч Хонконг л орох гэж байгаа юмс. Хэдэрч нөө. Өөр өргөвчөө өөрөөд аялаа дэлхий тавих юм яриадсэн юм шүү дээ. Харин шүү дээ. Тэ тойроод байгаа юм шиг. Сайн ордны баганаар явах юм байна. Тийм ээ. Миний болохоор 6 дугаар баган. Хоёулаа тусдаа авцсан. За амжилт хүсье. Найз залуутай болчихоо. Төрөвдөр содлоцсон. Хонконг руу ердөө 111 январ тэрийн суугаа явж тийм байна. За Шинжэнээс бол 80 январ явдаг. Тэгэхээр энэ боломжийн бас 111 он ч Монголоор 50 хэдэн январ төрүүлсэн. За тэгээд эр цэргийн баяраар бас хотын дарга Нямбаатартай зориулаад хэдэн үг чаг гэх хэлнэ. Монгол улс одоо метротой хурдны галт хэрэгтэй болох цаг ирсэн. Тийм учраас хурдхан шиг метротой болгоотгоо. Тэгээ Монголдо нэг аймаг хоорондоо дарахын эрдэнэт Шинжэс хот руу гаж идэв. Сэлэнгүүс. Ер нь одоо 21 аймаг байна. Хурдны галт тэргээр олдож
This Hong Kong. Зя даан хаттайгаа олж даан хатаа маань 4-р вагон суусан. Ансноо. За ингэ шал өөр хүмүүстэй шал өөр орчин. Тийм байлээ. Хөрх өгтөдтэй энэ арай. Хэдэн хатантай болохоо. За тэгээд ингээд нөгөө сая ч баг нэг хөдөөний юм шиг газар байсан гэж ойлгочихлээ. За би ч одоо Хөх хотод байх хугацаанд хятад утасны дугаартай VPN ашиглаад интернет ордог тийм ээ. Тийм байсан бол одоо Хонконгод ирсэн чинь шууд энтэндээ Wi-Fi-тай орчин хүлээж авч байна. За дээрэс нь Wi-Fi-гүй газрууд одоо хэцүү. Утас ажиллахгүй ямар нэгэн дугаар байхгүй учраас их хүндрэлтэй байсан. Харин энэ асуудлаа бид хоёр яаж шийдсэн бэ гэвэл Global SIM-ээр шийдсэн. Global SIM-ийг Хонконгод бид нэр ашиглах бүрэн боломжтой. Тэгээ 15 хоногийн хугацаанд 15 ГБ-ыг ашиглахаар битээр төлөвлөсөн байна. Тэгээ бидэнтэй хамтарч байгаа, биднийг дэмжиж байгаа Global SIM-ийн хамт олондоо маш их баярлалаа. За тэгээ Хонконгод байх хугацаанд бид хоёр Global SIM-ийг бүрэн утгаар нь ашиглаж та бүхэндээ мэдээлэл хүргэж байх болно. За та бүхэн хэрвээ гадагшаа явах гэж байгаа бол www.globalsim.gmail гэсэн вебсайт руу орж мэдээллийг аваарай. За анх хатны хүсэл биелээ. Хонконгод ирсэн. Хаашаа л харна өндөр байрлал шилэн байрлал. За нааш хараарай. Яа. Ингээл явж ин да. Хатнаа эрхлүүлээл хаана нь. Хонконгод ирсэн байна. Энд байгаа өөртөө биш таа. Энд Монгол хүн байна уу? Хонконгод Монгол хүн байна уу? Байсан ч одоо харахгүй хаад. Nice. 21 цаг 9 минут болсон байна. За өнөөдөр одоо Хонконгийн одоо хаана хонноо? Хаана хонох юм? Энд Монгол юу байна уу? Нэр одоо хаана хонноо илээ? Хайда чи Донгго хотод яалаа гадаа онсон шүү дээ. Донгго. Үүрээр 3 өнгөрөөс байгаа буугаад. Тэгээд нөгөө нэг баганыхаа дотроо ханчин шууд гардаг байж тараад. Тэгээд үүр цайд зүгээр нэг зэвтэр байсан. Үүр цайд билээ. За ингээд миний бие 2013 онд анх Хонконгод ирж Linkin Park хамтлагийн тоглолтыг үзэж байлаа. За нийтдээ 13 жилийн дараа ахиж Хонконгод яг өөрөө бие дааж ирлээ. Анх хатныхаа дагуулад ирлээ гэж шүү дээ. Тухайн 13 онд болохоор Mongolian Tours гэдэг ийм аялын компаниар дамжуулаад ирж байлаа. Шууд онгоцон суугаад зэ ингээ Хонконгийн 2 давхар автосан суугаад явж идэг шүү. Яарэ. Юу би Улаанбаатар Хонконгоор ирээд ажилласан. За тийм эргэлтэн дээр амир эвгүй зай. Яа нэр чи нэг урсгалын цаараа. Би нөгөө тал руугаа нөгөө зүүн талаас суухаар бүр сонаар гэдэг байхгүй автос. Тэнд явчих. Бом божигнож түм төжгөнсөн энэ их хөл хөдөлгөөнтэй цаг хугацаатай оролцсон завгүй хүмүүсийн энэ айхтар хотод хаана хонох юм бэ гэд бид хоёр хонох газраа олж чадаагүй, хостелон олж чадаагүй. Хээр хөдөө хоноогүй маа. Зэ анхаа тэр Хонконгд ирсэн. Өөр ингэсэн оронтой боллоо. Наа шаардаар. За одоо өглөөний 5 цаг өнгөрч байна. Бид хоёр Хонконгд ирээд
Бодолд орсонгүй. Тэгээд өчигдөрхөн лаг бодолд харуулчихсан мөлийн удаад ийм гоё орд гаршинттай хонлоо. Супер орд гарш. Сахамар боо. Ихтэй ташаад яваа. Ингээл онтаа тоглож дээлээд өмөрөл. За цэцэрлэг түрээлэнтэй хоноо те. Тэгээ хажууд дотроо юм сайхан 0 байлтай. Бугаалгын өрөө те. Харгал усан дооргоо талдлаа шүү дээ. Сайхан байна. Бид хоёр өглөөний 5 цагт ирсэн байгаа. Тэгээд 5 цаг гэхэд энэ настаачууд нь дасгал хөдөлгөөн хийгээл хүмүүс ер нь дасгал хөдөлгөөн сайн хийгээд өглөө эрт босцсон ингээл явж байгаа харагдах юм да. Манайхаа тэр сая цэцэрлэг түрээлэнд унтаж амарсан тэр дээр бүр дээр байгаа. Тэгээд мис яваад татус яваад. Тэгээ ахаад ингээд доошоо энэ Зүгнээс шаргаалцны өөр юм. шаргаалцны өөр байна гинэ анхаа. Энэс хөрхөн гэр байгаа шүү дээ. Унтаж амруулаа. Сатиха годомжин дотор ингээд метростэй яваа. Уулаа ерөнхийдөө тойруулаад гэл. Тэсээд уулаа хэмжиж тэсээд баахан машин барьлагаарай. Тойруулаад зам бариад. Тэнд нэг юм яваад байгаа. Энэ бол одоо юу? Маш том бүлэг онгоцтой. Ойролцоогоор бараг нэг 7-8 давхар тэрастай барилгатай тэмцэл бүлэг онгоцтой. Тэр энэ усан одоо стейшн юм байна. Одоо ч нөө аэропорт гэдэг шиг тийм. Усан онгоцтой явдаг юм. Зээ ингээд өглөө гэрч хүчтэй эрийг сайхан энергиэр өгтөж байгаа анхтан маань. Уг нь ууртаа эхэлсэн юм аа. Энд чинь бас цэцэрлэг түрээлэн түүхтийн сааданд уурлаж босч ирээл жоохон дуумуутай явж байгаа л. Тэр чи Хонконгоос бараг 2 цаг алхсан. Нилээ аслах. Би бүр албаар анхт нэг нилээ алхуулаад өлсөөгөөд ятраагаад тэгсэн чинь бууж ирчээд ста 70 харангуйтай нөгөөгч арай. Сонгоц харснаа. Хажуугаар нь гүйж яваа залуучуудыг харснаа л хувцсанараа нэмгэлж яваад гүйж гардаг шүү. Тэгэл одоо ч дасгалаа хийнэ гэл турах гэж байгаа хөрхийн. Хизээрээ тархан байгаа гинэ. Тэгээ би тэр чинь бяцлаглаа хийгээд. За тэгээ бяцлал хийж байгаа хоорондоо би жоохон сахилахгүй та давсан. Хата сайхан сэрүүх хүн байна. Үлрэхэг аз болж сайхан дээлээ өмсөд Монгол хөтөлтөйгээ явах юм боломжос гарч ирж байна. Ингээд бид хоёр хувцсунараа нэмгэлж аваад болоо сайхан хостел, хотел, буудлууд хайсан. Гэтэл ингээд нэг кибер ертөнцийн газар хурж очсон. Рафт явж идэг. За тэгээд нэг юм рафтууд байдаг юм шиг тийм ээ, нэг юм гоё орчинтай. Тэгээ энэ нь болохоор нөгөө далайн бомбт дээр байдаг. Тэгээ ойрхон нөгөө буудлын зураг харагдаад харин Google Map-ээс хайгаад хүрээд ирсэн чи харин заавал интернетээр захиална. Дээрээс нь бас олон хоног өдрөөр захиална гэдэг. Тэгээ бид ч одоо төсөө мөнгө муутай байгаа учраас нэг олон хоногор бас захиалж чадсангүй. Уг нь бол энэ их гоё кибер
Тэ гоё орчинтэй гоё одоо буудал байсан. Тэгээ нэг одоо дараа боломжтой болохоор энд одоо орж буудална гэсэн зорилго тавьсан. Их гоё тийм орчин үеийн. Шаарта. Кибер ертөнцийн одоо юм шиг да. Хонконг. Амар ягаад гэдэг байгаа юу? Бичсэн юм. Байлаа юм дээр. За ингээд Хонконгийн Асан бомбд ирсэн байна. За энэ урагшаа хаашаа ерөнхийдөө ингээд хоёр тишээ. Ер нь Хонконгийнхаа яг гол хэсэг дээр нь байгаа юм байна. Гоё нэ. Сонгоцоор өөр одоо хаашаа явж болохоор бодлоо. Мистик тэргээр ичиж явах юм байна. Яг одоо Хонконгийн Тарамбай метронд сууцсан юм чинь ерөнхийдөө яаж явах арга царгаа ер нь сайн олоод сураад байна шүү. Зөвхөн виза карта уншуулаад явах шаардлага ер нь бүх юм амар болсон байна уу. Хаан банкныхаа виза карттай хаасаагүй явах юм байна уу. Амар юм байна. Ахтай ингэ. Тэр ингэ шууд виза карта уншуулаад За энэ бол ингээд ерөнхийдөө залуучуудын нь хол. Сэнийг нь хаана вэ? DC гэж 6 явах юм. 11-7. Тэмнүүд хэдтэй байна хайлаа харъя. Sneakers 10 хэдтэй байна. Гомь хэдтэй. Хайлаа чи өнийн судалгаа хийчихв. $5,000-аас харчих шүү дээ. 12 онтой л байна. $12 тий. Тийм Red Bull эзэлтэй. 27. Маахандаа өөрсдөө үлдээ харьцуулчихгүй да. Окей. Зээ ингээд Тарамбайны буудлын дээр Тарамбай ирээ. Хүү ихтэй байна. Бүх хотод чинь Philippines. Ер нь бол тэгээд хожигнаа тий. Бөө хүмүүсийн донд явах юм байна. За юм иднэ, хаал иднэ. Хүсэж явчихсан тэнт нэг юм байна. Хаалны газар байна. Монгол нэг банш шиг харагдаад байна. $20 юм уу? 20 яон гэж байна уу? Хятад хаалны газар шүү дээ. 20 яоноор хаал авч идэх юм уу? Банш. Банштай гурилтай шүлбүүл ийм идээ арай. Хөө. Яа ингээ бид хоёр годомчонд гойм идээ. Нэлээд олон хүмүүс байна. Ерөнхийдөө гангструудын хот дээр ирсэн байна. Биш годомжинд гангструудын годомжинд. Энэ эртний ийм байрлал хоттой бүр нэлээд хойчилсан. Яа тийм иймэрхүү. Бомбож энэ хүм төжгөлтэй газар байна. Ерөнхийдөө яг нэг арабын бас нэг юм жижигхэн алтны зах махтай ойрхон ийм захтай ер нь их ойрхон юм байна. Байсан байрлал хойчинд бас хүмүүсийн бүжгэнж байгаа байдал энэ төр бол дээрээс нэмдэд утас бас зарж хэдүүлээ утас сонирхъя. iPhone 15 Pro Max 256 GB гэсэн.
$4,680 гэж байна. Тэр гест хаусыг дөрөв авах хүлээг хийж байна. Эхний хөтлөн гоё бодол маань өрөөнд дуусчихдээ. Сая оршил захиалах бол угаас худлаа юм байна. За өөрчөөс хоног газартай. Очиж шүү. Тэр гомгоо зэрэг кимчи байгаа юм бас мэддэг гом байна. Коммент систем хатэлээс дөнгөдлаг элитлаг бачууд шиг байгаа чинь ингээд хаашаа 2 метрийн одоо энэ квадрат юунд хостелийн өрөөг битээр $60 аа. Жишээл $16 те Хонконг чи юу Америк доллар те $19 лээ. Тийм ээ те $60,000. Тийм. За баг $20 шүү. Тийм баг $20 юм хостел. Гэтэ 2 хүн ингэж цуучдаг, унтчдаг, амарчдаг. Ойлоо сайн захиалах бол тэгээд гинтийн зүйл гинтийлээ тийм ээ. Хостел олдох хүн байна, хостел олдох хүн байна. Одоо даан үнтэй гүтэн байна. Тийм. Одоо тэгээд юу яа? Эртгэн захиалж юм байна тий. Тэгтээ хоёулаа ч юу яасан шүү дээ. Хонконг тэдэнд өрхтэй болоо. Одоо хэлчихгүй дээ. Одоо ч байгаа тий. Шаталионес 110-20 явтай. 120 янтай тий. Монгол мөнгөд 40,000 төгрөг. Дансандаа 40,000 төгрөгтэй бус тий. Тэгэл болгож штт. 100,000 гойд байлаа. Тийм өнөөдөр итгэж явах юм байсан тэгээд. Өнөөдөөсөө өсөж хөнгө алдсан тий. Унгаад амтрал даахад л тэгчихсэн. Би ихтэй өнөөдөр анхаг албаар гүрэлсэн л дээ. Яах нь вэ? Бас л дээч идэх гэдэг. Гомингийн дэд гом гэх юм ааш. Кимчи за барьчаар. За ингэж нэвтрүүлгээ юугаа өндөрлүүлчих гэх болоогоо. За юу гэж хэлмээр вэ энэ удаагийнхаа юугаар. Үнтэй дээшэж орж болт юм байна. Даашаа орж болт юм байна. Даашаа орж. Хүмүүс сайнаас ч ярина муугаач ярина. Тэгээ зүгээр л бодит амьдрал тэр өөрөөсөө туршаад явж байгаа. Тэг хүний өмнөөс зовоод байдаг хүмүүс байдаг шүү. Би бол энэ жаргалтайгаар зовж байгаа учраас миний өмнөөс та нар зовх хэрэггүй шүү. За ингээд нэвтрүүлэг контент маань дүрээд өдөрлж байна. Влог юм биш үү? За нэвтрүүлэг л болсон явж байна. Гэтэ вагон доторт ингээл явдаг үсттэй. Галт ирэхэд дотор энэс богино жижиг юм дотор тэгэл ингээл дөрүүлээ бараг ингээл. Тэгээд нэг хоёр удаа гой мэдээ асуух шүү. Тийм шүү. Зүгээр шүү. Ингээл явж байгаа байр гэж байна. Гэтэ аливаа зөв өмнөлттэй босолттой дэшээ хөгжил дэвшилтэй байна. Хонконг гэсэн том зүйлээ бол хоёлаа хятадд сайн чиний цагийн үйлдвэр мөлтөд болсон ч хамгийн том зүйл шүү дээ. Тийм. Гэтэ одоо тэгээд Хонконгоос битээрээс цаг зарж байгаа бас өөр цагны үйлдвэрүүд юу байна те? Цаг зарж байгаа, брэнд цаг зарж байгаа хүмүүс юу байна? Манаашаас битээр гаш дэлгүүрсэн лайв хийн. Тэгээ монголчуудаас Хонконгоос юм битүү буудаг. Энэгээр битүү гадаад одоо энэтхээ Пакистан юу чимдээ мэдгүй харууд марууд битүү л ямар ч гэсэн тийм газар болоод ирсэн тэгээд. За маргааш юугаар болцсон. Дараагийн контент болцсон. Маргааш хэрэг яг өдрөдөртөө хийгээд бас амар хэцүү. Нэг өдөр өнчгөр байлээ шүү. Ягаад тэгэхээр бүх бичлэгээ хийгээд бүгдийг янзлж идэлээд ай май дэвсээд ингэж тэгжээд оюуны өмчи юутай муутай гэж хасагдах юм тэгжээд буцаад зарим нэг тэгээ одоо нэг хийн хоёрын дуртаж надад гуравтаас бүр илүү болно. Тэгээ би ч бас уг нь телевизэд гарт байсан. Тэгээ юм хийхгүй байгаа тахаар зэвэрчдэг юм байна. Тэгээд чаддаг юмаш чадхаа байж тийм байх. Тэгээ одоо эргээс хэрэгж байна. Мэдээж хүний сурсан зүйлийг сураар баахгүй мэддэг чаддаг зүйлээ эргүүлээс эргэх асуудалгүй бүр ч илүү төгс болно. Амжилт хүсье.